За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За багш нь өнөөдөр та бүхэнд файл хавцтай ажиллах талаар хичээлийг бэлтгэж оруулж байна. За нэгдүгüүрт нь болохоор та бүхэн ер нь бол фолдер гэж ярьдаг тий хавцыг ер нь бол мэдэх бах харж исэн бах. За тэгвэл хавцыг үүсгэхдээ тулгыныхаа баруун төвчлөрийг хоосон зайн дээр дараад new гэсэн команд дээр фолдер гэж дарцгаая. За ингэснээр шинэ хавц үүсэж байна тий. За тэгвэл хичээл 1 гэж байлгаж болно тий. За тэгвэл ингээд хавцыг бол ингэж үүсгэж болж байна тий. За тэгвэл би та бүхэнд дахиад бүгдээрээ my computer руу орлоо. За тэгээд эндээс харагдаж байгаагаар гэх юм бол desktop буюу яг бидний харьцах сонх, downloads буюу бидний интернет орчноос ямар нэгэн зүйл татагдсан файлуудын downloads руу ордог, document гэдэг энэ өөр ингэсэн бас документ хавцнуудыг бас энэ дээр хадгалж болдог. Одоо файлуудаа хадгалж болдог гэсэн үг. За хамгийн сүүлд хийжсэн үйлдэлүүд энэ дотор харагдаж байна. За видеос дотор бол бичлэгүүд байдаг. Ингэж ялгаж бол хийх боломж байдаг. За тэгээд ер нь бол за компьютер дээрээ дарахад C диск, D диск ингээд аргашаага өөр дискүүд үүсч болдог. За тэгвэл C дискэн дээр бол ер нь бол үйлдлийн систем суулсан байдаг. За магадгүй та хэд маань ирээдүйд компьютертэй болоод аав ээж чинь ч юм компьютертэй боллоо гэж бодоход C дискэн дотор ер нь бол юм хадгална гэдэг маш их эрсдэл дагуулж байдаг. Компьютер үйлдлийн системийн гэмтэл гэж гарч ирдэг. Тэр тохиолдолд зайлшгүй форматлах шаардлага гардаг учраас энэ дотор ер нь бол аль болох одоо ихэнх зүйлүүдэд хадгалахгүй байвал их зүгээр байдаг. Аль болох чухал гэсэн зүйлүүдээ D дискэн дотор хадгалж авах бол зүгээр байгаа шүү. За C буюу C буюу дискэн дээр юу ордог вэ гэхээр одоо дэлгэцэн дээр хадгалж байгаа зүйл документ дээр, download дээр, music, picture, videos гэдэг эдгээр зүйлүүд бол бүгд C дискэн дотор авах зүйлүүдийг агуулж байдаг шүү. Тийм учраас эдгээр дотор хадгалах зүйл төрөл хадгалах зүйлүүдийг ашиглаарай. Хамгийн чухал зүйлүүдээ D дискэн дотор хадгална гэсэн үг. За тэгвэл D дискэн дотор ороод үзье. За D дискэн дотор хэрэгтэй зүйлүүдэд байршуулсан бай гэж бодъё л доо. За тэгвэл энэ дотор дахиад шинээр хавцас үүсгэж үзье. За тэгвэл тулгыныхаа баруун төвчлөр рүү маус хоёроо дарлаа. За доороо new command дээр дарлаа. За folder. За folder-ийн нэрийг хичээл 2 байт. Түрүүн 1 гэж үүсгэсэн тий. За 2. За тэгвэл хэдүүлээ ингээ хавцаа үүсгэж сурчлаа. За тэгвэл эхний 2 хичээл юу байсан бэ гэхээр одоо текст болон бичвэрийг хэлбэржүүлэх тий. Мөн 2 дахь хичээл нь болохоор зэрэг зүйлүүдийг орсон тий. За тэгвэл та Word буюу Microsoft Word дээр ажиллаж исэн файлуудаа яаж хадгалах вэ? За тэгвэл Files руу орлоо. Save as. За тэгээд эндээс компьютерээ сонгодог. За эсвэл бол хадгалах зам Browse-ээ сонгож өгдөг. За Browse дээр дарлаа. За тэгвэл дэлгэцэн дээр байгаа хичээл гэдэг дэлгэц руугаа шидээд хичээл 1 гэсэн л хадгалж үзье. За хичээл 1 рүү save дарчлаа. За тэгвэл хичээл 1 рүү орлоо. Та хэдийн хадгалсан бидний хадгалсан файл маань дотор байна тий. За тэгвэл хэдүүлээ дахиад туршиж үзье. За файлцсан дээр дарлаа. Save as дарлаа. За юу ач. Browse дээр дахиж дараад за D дискэн дээр хадгалъя. D дискээ сонголоо. D диск сонгоод хичээл 2 мөн тий. Хичээл 2 руу сонголоо. За тэгээ save дарч. За тэгээд минийх Windows 10 учраас үйлдвэрлэлийн систем нь та хэдэд би интернет орчноос арай эртний хувилбар бол яаж хадгалдаг вэ? Windows 7 save багш нь хэлсэн тий. Багшийнх нь Windows 10 учраас арай ондоо сүүлийн үеийн компьютеруудыг хадгалдаг. Хэрвээ таны компьютер, чиний компьютер дээр save гэдээ дарахад ийм цонх гараад ирвэл таны үйлдвэрлэлийн систем Windows 7 гэвэл арай жоохон эртний өмнөх загварын хан гэж ойлгож болно. За тэгвэл яг энэ цонх гарч ирснийхэн дараа эндээс нь та юугаа сонгох чинь гэсэн үг. C диск, D дискээ сонгох ч юм уу тий. Тэгээд энэ дээр нь нэрээ өгөөд тэгээ хаана татах замаа заагаад тэгээд save дарчин гэсэн үг. За тэгээд та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье.